Есүст итгэгч Фоеб гэдэг хүүхэн та нар дээр удахгүй очино. Фоеб Коринф хотын Хинхрэ гэдэг газар Есүст итгэгч нөхөдөө тусалж байна. Есүс Христийн хүмүүс бие биеэ халуун дотноор угтан авах ёстой. Тийм учраас та нар түүнийг бас дотн хүлээн авцгаая. Тэр хүүхэн надад болон өөр олон хүнд тусалж байсан учраас та нар түүнд бас тусал. Үүнийг би та нарт сануулъя. Та нарын дотроос эхнэр нөхөр Присхил ахуул хоёр миний хамт Есүс Христийн ажлыг хийж байхдаа өөрсдийгөө гаргуунд хаян намайг аюулаас хамгаалж байсан. Тиймээс би Есүст итгэгч олон үндэстний хамт тэдэнд талархлаа илэрхийлж, тэр хоёрт болон тэднийд цугладаг Есүст итгэгч бүх хүнд мэнд дамжуулж байна. Бага Азийн хойгоос анх удаа Япайн итгэгч хүн Есүст итгэсэн. Би тэр онцгой хайртай хүндээ мэнд дамжуулж байна. Та нарын төлөө Есүс Христийн ажилд зүтгэгч Майр гэгч бүсгүйд би мэнд хүргэж байна. Бас таны нөхөд Андроних, Юниас нар надаас ч өмнө Есүс Христэд итгэсэн билээ. Тэд миний адил Ивдэ үндэстэн бөгөөд надтай хамт нэг удаа шоронд орж байсан. Тэр хоёр Есүс Христийн авьяас бэлэгтээ төлөөлөгчд юм. Би тэдэнд бас мэнд хүргэж байна. Есүст итгэгч хайрт нөхөд Амплиата Стахнар болон Есүс Христийн төлөө миний адил зүтгэгч Урбанда мэнд хүргэе. Апелил Есүст үнэхээр итгэдгийг хүн бүр мэднэ. Түүнд болон Аристобулын гэрт суудаг хүмүүст мэнд хүргэе. Их эзэн Есүст итгэгч Ивдэ үндэстэн Херодианд болон Нархисийн гэр бүлийнхэнд би бас мэнд хүргэж байна. Их эзэн Есүсийн төлөө зүтгэгч Трофос нар болон түүний ажлыг их хийсэн хайрт Ферсистэй мэнд хүргэе. Руф их эзний төлөө ихэд зүтгэж байна. Би түүнд болон төрсөн эхийн минь адилаар намайг хайрладаг ихт нь мэнд хүргэж байна. Асункрит, Филегонт, Хермес, Патроб, Херм нарт болон тэдний хамт хуралддаг Есүст итгэгчдэд мэнд хүргэе. Филолог, Иулия, Олумп, Нерус, түүний эмэгтэй дүү болон тэдний хамт хуралддаг Есүст итгэгчдэд бас мэнд хүргэж байна. Үүнийг уншаад та нар бусад Есүст итгэгчдийн адил бие биеэ дотн мэндчилж үнсэлдэх ёстой. Есүст итгэгчдийн бүх үлэг та нарт эндээс мэнд дамжуулж байна. Хайрт нөхөд минь ээ, та нарын итгэдэг Есүс Христийн тухай гайхамшигт үннийг эсэргүүцэж, Есүст итгэгчдийн дунд хагарал гаргаж, худал сургаалд итгүүлж, буруу замд оруулах хүмүүсээс болгоомжил. Тэдэнтэй ямар ч харилцаа бүү тогтоо. Яагаад гэвэл тэд их эзэн Есүс Христийн ажлыг хийдэггүй. Зөвхөн өөрсдийн эрх ашигыг бодож, уран гоё үгээр цайлган хүмүүсийг мэхэлдэг. Та нар Есүс Христийн үгийг баттагдгийг хүмүүс мэднэ. Би үүнд чинь маш их баярлдаг. Гэвч болгоомжтой байцгаая. Ариун сайхан сургаалыг хүлээн авч, худал муу сургаалыг үл ойшоодог болохыг чинь би хүсдэг. Тэгвэл амар жаргалыг өгөгч ертөнцийн эзэн та нарт тусаж, адгийн муурын сүнс ба түүний зохиосон хуурамч сургаалыг тараагч хүмүүсийг орд могойг бяцгших мэт дарах ялалтыг өгнө. Их эзэн Есүс Христ маань та нарыг хайрлан үргэлж тусалж байх болтугай. Миний хамт Есүс Христийн төлөө зүтгэгч Тимот болон Лукас, Ясун, Сосипатр гэгч 3 Ивдэ хүн та бүгдэд мэнд хүргэж байна. Есүст итгэгч Тэрт би Пүлийн энэ захиаг бичиж өглөө. Би бас та бүгдэд хувьяасаа мэнд хүргэж байна. Есүст итгэгч Коринф хотынхан гэртэн цуглаж хуралддаг Гас та нарт мэнд хүргэж байна. Би эдний цуудгийг бас Коринф хотын сан хөмөргийн дарга Есүст итгэгч анд нөхөр хуурт нар маань та нарт мэнд дамжуулж байна. Есүс Христ их эзэн маань та бүгдэд хайртай байх болтугай. Зөвхөн ертөнцийн эзэн та нарыг Есүс Христийн тухай гайхамшигт үнэнд бат итгүүлж чадна. Миний тунхагладаг гайхамшигт үнэн бол ертөнцийн эзний илгээсэн Есүс Христ өөртөө итгэсэн ямар ч хүний гмийг цагаатгаж чадна гэсэн үг. Үүнээс өмнө хэний ч мэдээгүй байсан энэ үннийг одоо ертөнцийн эзэн хүмүүст нэгэнт мэдэгджээ. Тийм учраас орон бүхний хүмүүс энэ үннийг мэдэж, эрт дээр үед ертөнцийн эзний зарлагуудын бичсэн зөвнөлийг ойлгож чадна. Үндэстэн бүрийн хүмүүсийг Есүс Христэд итгүүлж, өөрийн үгийг дагуулахын тулд энэ гайхамшигт үннийг тэдэнд ойлгуулахаа ертөнцийн мөн хоршигч эзэн нэгэнт шийдвэрлэжээ. Зөвхөн ертөнцийн эзэн бүхнийг мэдэж чадна. Есүс Христээр дамжуулан түүний нэрийг алдаршуулцгаая.
ертөнцийн агуй хизэн үрд манд тугай. Түүний яруу алдар Бадар тугай.